бүгдэнд нь өдрийн мэнд хүргэе. Бүгдээрээ зөв хийж эзэцгээе. Гурлаа сайхан бэлдээд хавтгаалж агаад дөрөв хуваагаад плетэн дээр хайрах байгаа. Плетэн дээрээ сайхан хоёр талаар нь хэдэн талаар нь эргүүлээд хайраад тэгээд нарийнхан хэрчнээ. Эсвэл өргөнж хэрчиж болно аль тартаагаараа. За гурлаа сайхан хэрччээд одоо гурил зурсан цагаа угааж агаад тэрэндээ гурлаа хийгээд цааш нь тавих байгаа. Тэгж гад хэдүүлээ махногоогоо хэрчнэ. Махногоогоо хэрчихдээ цэвэнгийн одоо махногоог яг гурил шиг тийм урт хэрчнэ. За тэгэнгүүтээ сайхан оливын тас хийж гаад хуураад даваа самтлагч их зүйлсээ хийгээд хураад сайхан шарж агаад дээрэс нь усаа тааруулж хийнэ. За ингээ усаа хийчээд гурлаа хийснийгээ хийх нөгөө юугаа мартчихж би. Одоо сэгсрээд тэгээд сайхан тавглаад амтлнаа дараа нь. Амтлагаа явнаа. За ингээд энэ хүртэл баярлалаа. Follow